Өчигдрөөс хойш олон нийтийн сүлжээг дөргиосон нэгэн мэдээг харахаар зүрх өвдөнө. Ардчилсан намын засагласан дээр үнжилд Монгол улсын сан хөмөргийг чухмал хүний юмд хүрзээ барьсан гамингууд шиг дайран орж түвэнсүүлжээ. 12-оос 16 оны хооронд Монгол банк гэж байгууллага түүний ерөнхийгээр ажиллаж байсан зол жаргал гэж нөхөр чухам юу болгож сандаасныг улсын хурлын эдийн засгийн байнгын хорооноос шалгаж үзэхэд нэгэн дөнгөрсөн андаа санахад хүрэл зүрх чайлахын шиг яруу тодор үзүүлсэн нь анзаарагдав. Мөнгөний бодлогыг л барих ёстой тэр байгууллага нэлээд хэдэн аж ахуй нэгжид нэг хөвч хүрэхгүй хүүтэй зээл олгосноос гадна 3 их 80 төгрөгийн алдагдалд Монгол улсыг оруулжээ. Энэ нь манай улсын жилийн төсвийн 50% тэнцэх мөнгө гэнэ. 0.89% хувьтай зээл Монгол банк олгож исэн жишээ байна шүү дээ. Гэтэл зах зээл дээр жилийн 20-22% хүүтэй зээл олгодог. Энэ зэрэг зүгээр бодоод үзтээ 0.89 гэтэл 20-22% хүүтэй. Тэгэхээр 0.89% энэ зах зээлдч байхгүй, дэлхийд байхгүй ийм хүүтэй зээлийг хэн авч исэн гэхээр зүгээр л өөрийн тойрон хүрээлдэг хэдхэн компани ингээд авцсан байгаа. Өнгөрсөн жилүүдэд шилэн дансны асуудлаар хамгийн их шуугиан дарсан байгууллага бол Монгол банк, Монгол банкны ерөнхийлөгч Зол жаргал байсан. Технэ үр дүн нь 7 тэрбум Америк доллар байсан байх юм. Зол жаргалын ерөнхийлөгч байсан хүний тухайд ярихад зүгээр л 7 тэрбум Америк долларыг хэдхэн жилийн дотор салхинд хийсгэсэн юм бол маш ноцтой үзэгдэл байхгүй юу? Хамгийн зөв нь энэ том хэргийг дарсан Зол жаргал нь өнөөдөр Австри улсын иргэншил аваад гадагшаа зугтсан мэдээ байна. Одоо тэгээд яах вэ? Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын сан хөмөргийг гадаадын иргэн атгаж суусан байх нь хэмээн ардчилсан намынхнаас асууя.